жилдээ хамт нэг базаад нэг авч одоо бол зүгээр цаг үе дээр нэг төсвийн хүрээний за тэгэхээр гадаад зээлийн энэ ашиглалт өөрөө гэж нэмэгдүүлэх анх дахь хуулийн төслийг за улсын хурлын нэр бүхий гишүүд санаачлаад явж байна. Таны цагийн сайдын хувьд үүнийг дэмжиж байгаа юу? За би өөр 100% дэмжиж байгаа шүү. 100-аас илүү дэмжиж болдгоо бас л дэмжмээр байна. Тий. За гишүүд энэ дээр санаачлагтай ажиллаж байгаа нь бол одоо маш шинэлэг юм өнцөг гэж би харж байгаа. Засгийн газрын төсөл гэдэг зүйл байхгүй. Хэн нэгэн улсын хурлын гишүүний төсөл гэж байхгүй. Монгол улсын төсөл гэж байна. Ялангуяа 14 мега төсөл багтсан эдгээр төслүүд бол Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг цааш бүүст хийх ийм төслүүд байхгүй юу? Тийм учраас одоо бид эхнээс нь энэ эдгээр төслүүдийнхаа одоо санхүүжилтийн шийдлүүдийг арай ядан гаргаж ингэ явж байна. Зарим нь тодорхойгүй байж байна тий. За тэгэхээр гишүүдийн маань одоо тэр бэлдэж энэ шинжилгээ хийгээд төв парламент дээр тавьсан байгаа төсөл дээрээс 10-аас энд 3 том төсөл байж байгаа тийм ээ. Нэг тусруулах үйлдвэр. За адин мөрөнд усан цахилгаан станц, за сэлбэдийн төсөл. За энэ 3 төслийг харахад бол нэлээд том шалгуурыг тавьжээ. Ийм 3 төсөл байна. Тийм 3 төслийг сонгожээ гэж харагдаж байна. За нэгдүгээрт одоо 14 мега төсөлд 2 нь орчихсон байна. За дээрээс нь одоо сэлбэдийн төсөл маань өөрөө өмнө улсын хурлаар яригдсан. За Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах яндан удаанаас салах маш том чухал тулцсан одоо ийм төсөл байх, ийм 3 төсөл. За тэгэхээр энэ 3 төсөл төр гурван дээр нь бид их усрээ шийдчихсэн. Их усрээ шийдчихсэн. За Эрдэнэбангийн усан цахилгаан станц нэвт тосруулах үйлдвэр дээр одоо гадаадаас зээл авнаа гэдэг. За ялангуяа нэвт тосруулах үйлдвэр дээр 1.7 тэрбум доллар буюу Монгол улсын одоо түүхэндээ авч байсан нэг төсөл төр авч байсан хамгийн том гадаад зээл юм байна. Гадаад зээл. Мөнгөн дөнгөөр одоо хэлэх юм бол энэ чинь 5.6 их найт төгрөг юм байна. За тийм тэгэхээр одоо энэ яригдж байгаа хүрээнд ингээ харах юм бол парламент энэ дээр бол би эрүүл ажиллаж байна гэж харж байгаа. Энэ бол парламент хөтлөгч бол өөрөө мэтгэлцээний талбар, мэтгэлцээний одоо том юм платформ шүү дээ тийм ээ. За эндээс одоо зөв шийдэл гарч байгаа хэвээр. За тэгээд энд гишүүдийн санаас өргөн барьж байгаа энэ шийдэл бол одоо 30-аад жил явсан энэ төсвийн дүрм тодорхой хэмжээний өөрчлөлт орох ийм шинэ хандлага байхгүй юу. Тэгэхээр энэ шийдэж байгаа хэлбэр бол зөвхөн манай улсад одоо бид анх удаа ярьж байгаа шиг олон улсад одоо өргөн дэлгэр ашиглагддаг ийм хэлбэр. За ялангуяа одоо бидний сайн мэдэх нь Азийн баг их орнууд тийм ээ биднээс төмөрөл одоо өмнө одоо 10 20 жилийн өмнө энэ дараагийн шатанд очсон 3 эй зэрэгэлтэй болцсон 2 эй зэрэгэлтэй болцсон улсууд жишээ. За эндээс одоо бидний хамгийн сайн мэддэг чинь Сингапур улс байна. Сингапур улсын одоо Чанги гэдэг сүнс нэг бодлоо тий. За энийг мөн 80 эд онд гадаадын зээлээр энийг санхүүжүүлэхэд мөн яг ийм өндрөл тулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ чинь нөгөө гадаадын зээл гэдэг маань өөрөө их усүр нь орж ирж байна тий. Их усүр нь орж ирээд ингээд зээл ашиглаад явж идэг. Гэтэл төсөв дээр яадаг вэ гэхээр нөө их усүр талыг нь орлогодоо тооцдоггүй. Зээлийн ашиглалтаа шууд төсвөө зардал дээр тооцчихдаг байхгүй. Тэгэхээр том төслүүдийн хувьд ингээд төсөв рүү ингээд ороод ирэхээр төсөв энэ одоо олон том төслүүдийг яагаад ч дийлэхгүй болж ирж байгаа. Зардал талтай. Тийм учраас энийг одоо зардлын хязгаартаа тооцохгүй гэхдээ өрийн хязгаараасаа хязгаарч харж болохгүй. Өрийн хязгаар дотор багтаах хэрэгтэй. За тухайлбал одоо төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар манай өрийн хязгаар 60%. За гэхдээ одоо засгийн газраас 60 бишээ 60 ч өндөр байна. Хэдүүлээ 50 дотор багтаж одоо эдийн засгаа явуулнаа гэдэг. Ингээд төсвийн өрөөнд дээр засгийн газрын өрийн хязгаар 50 шүү гэдээ ороод ирсэн байна. Тэгэхээр энэ дотор багтах ёстой нь хамгийн чухал мага зээлийн хязгаар байна. Тиймээс төсвийн зарцуулалт гэдэг маань өөрөөр хэлбэл нэг удаагийнхаа төсвийн орлогоор бүрэн санхүүжилтээ хийгээд явах одоо урсгал зардлуудаа санхүүжилж явах хэрэгтэй. Харин тэр олон улсын одоо практикаар бол өөрийн их усүртэй, зээлийн их усүртэй буцаад тэр нь одоо тэрвээ хэмжээндээ зарлагдах. За тэгээд ирээдүйд тухайн төсөл нь өөрийнхөө орлогоороо зээлээ бүрэн одоо төлөөд явах ийм одоо төслийн санхүүжилтийг ийм хэлбэрээр явуулдаг юм олон улсын жишээнүүд. За баруун Европт бол жишээ нь одоо Герман улс байна. Герман улс яг ийм дүрмтэй. Энийг одоо улсын хурлаараа тодорхой шаардлагууд хангасан өөрийгөө одоо шууд төлөх ийм одоо төслийн санхүүжилтүүдэд их хурлаараа оруулаад тэр зөвшөөрсөн төслүүдээ төсвийнхөө зардал талдаа бол хязгаарлахгүйгээр харин өрийн хязгаартаа багтаагаад энэ төслүүдээ одоо амжилттай санхүүжүүлээд явж байх жишээтэй. За тэгээд энэ манай одоо яг энэ яригдж байгаа энэ 3 тодорхой төсөл бол
яг өөрөө өөрсдөө санхүүжүүлээд явуулах ийм төслүүд юм байна. Аль хэдийн тоолоор нь эхэлчихсэн. Нэвт улс хурлын үйлдвэр та энэ араа одоо бид нар ингээд багтааж чадж байгаа хэмжээгээр ингээд явуулах юм бол баг 10 жилээс наашгүй байгаа хөөх бүтээн байгуулалтын санхүүжилтийн ажил нь. Тийм эн чинь 1.7 за яг тухайн төсөл дээр бол 1.7 тэрбум доллар буюу 5.6 их найдвар. 5.6 их найдвар. Гэтэл бид нар жилдээ төсөвтөө багтааж чадж байгаа нь бол нэг за 500 тэрбумаас итгэхгүй. За энэ жилийн бол 350 тэрбум гэж байж байгаа жишээтэй. За дээрэс нь эн чинь ганц төсөл биш. Улсын хэмжээнд одоо сүүлийн 30 жилийн хугацаанд улсын хурал дээр ороод батлагдаад ашиглалт яваад төсөл нь одоо дуусаагүй байгаа 88 төслийг авч явж байна бид нар. 88 төслийг жилд 1.5 их найдвар дотор багтаагаад авч явахаар ингээд одоо төсвийн хэмжээ мэн ингээд явж байгаа байхгүй юу? 88 бид дахиад 88 төслийг 1.5 их найд. 1.5. Гэтэл 88 төслийн нийт шаардлага нь 14 их найд. 14 их найдыг бид нар одоо энэ зээлийг ашиглах ёстой шүү. Ингээд энийг одоо аваарай гэдэг их хурлаас зөвшөөрөөд ашиглалт нь эхэлсэн байгаа ийм төслүүд байгаа байхгүй юу. За энэ дотроос одоо баг нийт 60 гаруй баг 70% нийцэлж байгаа энэ гурван төслөө амжилттай энийг одоо ашиглаад яаралтай эргэлтэнд оруулаад одоо үр шимийг нь хүрчээ гэж. Жишээ нь одоо энэ нэвт тосруулах үйлдвэр одоо бид нар нөө зээлийг сойрхон батлахад маш их хэлцүүлэг болсон шүү дээ. 28 оны 1-р үйлрэлд багтаж энэ төсөл дуусах ёстой. Өөрөөр хэлбэл 28 оны 1-р үйлрэлд багтаж 5.6 их найдварыг санхүүжилтийг авсан байх үстэй. За өчигдөрхөн энтхийн талаас маш том баг ирлээ энэ төслийнхээ хартаас. За та бүхэн одоо санхүүжилтээ битгий одоо саатуулаарай. Бид нар зээлийг өгсөн шүү та нарт. Ингээд манай одоо энэ шалгарсан эндгээр компаниуд та бүхний өмнө одоо үлээсэн үүргээ хугацаанд нь 28 оны 1-р үйлрэлд бид нар одоо ямар нэг саадгүйгээр ашиглалтанд өгөх юм байна. За гагцгүй дахиад хэлээ санхүүжилтээр битгий саатуулаарай гэж яах. За тэгээд дээрэс нь энэ төслөч өөрийнх нь үүргөөж гэх юм бол одоо бид чинь 2 тэрбум долларын бензин дос хэрэглэж байна. 2 тэрбум долларын орос руу одоо бид төлж байна. За энэ төслийн ажилтнанд ороход бид нар ядаж 1 тэрбум долларыг өөрсдөө аваад үлдэх юм байна. Ийм өндөр өгөөжтэй ийм төслөө 28 оны 1-р үйлрэлээс бушуухан эргэлтэнд орж бид нар ашигламаар байна шүү дээ. Эргүүлээд энэ одоо бид нар зээлийн төлөв их усүр байна. Тэндээс гарч эхэлнэ гэсэн. За дээрэс нь энэ жилч өөрийнх нь онцлог юм. Одоо тоолоор нь эхэлсэн байгаа үед бид ашигласан хэмжээндээ хөөгөөж төлнө. Ашиглаагүй хэмжээнд дээр бид нар одоо commitment fee төлөө явдаг. Өөрөөр аль хэдийн тоолоор эхлэх явж байгаа байхгүй юу? За тэгээд ашиглалтанд орлого болоод бүтээгдэхүүнээ борлуулад эхэлмэгц энэ төсөл өөрийгөө санхүүжүүлээд зээлийн төлөөд явах байхгүй юу? Тэр хэмжээнд одоо бид бол бушуухан хугацааг нааш нь татчихж төсвийн ачааллыг тэр хэмжээгээр бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төсөв дээр бид нар ачаал авч байгаа биш эсэргээрээ ирээдүйд учрах одоо төсөв дээр ирэх тэр одоо өрийн дарамтуудыг харин ч одоо хугацааг нь бид нар наашлуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Гишүүдийн санаачилсан энэ хууль өмчлөлтөөр сангийн ам зам нь та нөлөөлсөн үү ер нь? Үгүй би дахиад хэлье. Засгийн газрын төсөл биш. Хиндигийн хурлын гишүүний төсөл биш. Энэ чинь Монгол улсын төсөл. За дээрээс нь улсын хурлын дараа өнөөдөр маш тодорхой хэлэндээ би энэ төс баяртай байна. Улсын хурал дээрээс энэ чинь бараг 20-од ажлаас гараад ажиллаж байгаа сэдвээр. За тэрэн дээр одоо төсөвтэй холбоотой төсөвт орсон ингээд олон багц асуудлууд байгаа тийм ээ. Одоо татварын шинжилэл байна. За эх оны төсөв байна. За мөн салбарын төсвүүд байна. За энэ зээлийн ашиглалт байна. Энтэй холбоотой уламжлалын дараагаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа 60 хэдэн гишүүдтэй. За тэр гишүүд ямар гэж ажилласан. За би тэр үед нь байж таараагүй томилттой явж таарад. За тэгээд манай одоо сангийн ам одоо бүх зовлон жаргалууд ярьсан. За төсөв одоо төсвийн одоо суур зардууд хэлж байгаа нь за ийм хууль ийм одоо эрх зүйн орчноос шалтгаалж байна. За зээлийн ашиглалт олигтой явж өгөхгүй байна. Сүүлийн 30 жил одоо авсан зээлүүд маань 14 их найд болчоод төсвийн орон зай маань одоо 1.5 их найд болчоод 88 төслийн тоол хүргэлцсэн явж байна. За тийм учраас эндээс одоо хамгийн өндөр өргөөжтэй бушуухан одоо эргэлтэнд оруулаад төсвийнхээ дарамтыг багасгах, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх, импортыг орлох ийм төслүүдэд бушуухан явуулмаар байна гэдгийг ийм зовлонгоо ярьсан. За гишүүд үзэж байгаа. За ер нь ямар шийдвүүд байж болох вэ гэж яагаад гишүүдэнд өөрсдөө ярилцж байгаад энэ төслийг одоо санаачлаад ингээд явцгаасан. Сангийн амнаас ямар нэгэн тооцоол дэмжлэг төсөлцөө ер нь авсан уу? Тооцоолол юмнууд бол хийлгүй явах. Тэн чинь тооцоолсоод байх юм байхгүй. Энд чинь бүх одоо тэр
Энэ уран зэлж гурлын их хурлаар хилцэгдээд явсан. Их хурл дээрээс зөвшөөрсөн бүх тооцоолууд, бүх байнгын ороод, бүх гишүүдэд ил тод байж байгаа. Энд ерөөсөө нууж авах, эсвэл толгой хашлаад байх тийм арифметик энд огт байхгүй. Монгол улсын сангийн бодлогыг хариуцж байгаа таны хувьд энэ дээр нь яаж анхаарч ямар оролцоотой байгаа юм? Би яг хэллээ шүү дээ. Ингээд 100% дэмжиж байна. Тийм учраас энийг гол нь зүгээр бид ойлгох шаардлагатай байна. Мэдээлэл муу шиг, мэдээлэл дутуу байх шиг байна. Тэгэхээр энэ бол төсвийн бас шин дүрм учраас энийг ойлгох хэрэгтэй. Төсвөөс гадуур гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Төсвөөс гадуур гэдэг ойлголт байхгүй. Төсвийн зардлын хязгаар засгийн газрын өрийн хязгаар гэдэг энэ хоёр ойлголт өөр ойлголт. Төсвийн зардлын хязгаарын хувьд бол өөрийгөө одоо шууд төлөөд явах өөрийн их усүртэй одоо тийм үс орлогод нөлөөлөхгүй, зарлагт нөлөөлөхгүй байдлаар энэ төслөө яралтаа санхүүжүүлж дуусгаад гэхдээ засгийн газрын өрийн дэд хязгаартаа багтаагаад явуулъя л гэдэг юм шин дүр. Тэгэхээр энийг одоо ди парламентар тавьсан олон нийтэд хэлтод одоо гишүүд энэ дээр өөрсдөө санаа бодлыг ярилцаад ингээ явж байна. За бидний зүгээс бол мэдээлэл өгөх бодит байдал, эрсдэлний үеийн эрсдэлгүй талын үеийн өрөөгөөж юу юм гэдэг дээр бүрэн мэдээлэл өгөөд явахт бол одоо бид нээлттэй ажилланаа. За ингээд саяч би Орос руу юунд эрхлэгчийн ажилтаа зүг явлаа. Хурж ирээд бүдэн сайн өглөө буугаал өдөр нь говь руу явлаа. Тэгээ ажиллаж өчтөр ирлээ. Тэгээд энэ талаас илэрхий мэдээлэл өгөх бас цаг хугацаа таарсангүй ингээд өнөөдөр ашгүй танартай ингэсэнтэй уулзж баяртай. За мэдгүй би энэ дэр хувь хүн рүү янз бүрийн асуудал бол би ярмааргүй байна. Тий одоо хүмүүсийн асуудал яжууд энэ төсөл за энэ одоо төсвийн шин дүрэн бол өөрөө маш өндөр ач холбогдолтой. Улсын эрх ашигын том хэмжээний ийм асуудал учраас таны шийдвэрлэлүүд ингээд байгаа шүү. Бүгдээрээ энэ дээрээ сууж одоо ил тод хэлцэж ярилцаж хамгийн зөв шийдлийг олоод явах хэрэгтэй. За одоогор миний харж байгаагаар бол бид нар богино хугацаанд шийдж бол хамгийн зөв шийдэл нь бол би энэ шийдэл мөн гэж харж байгаа. За төлөвлөгчдөө би өнөөдөр юунд харагдсан, өнөөдөр уулзсан андсангууд бид нар уулзч амжих واخ. Төрсөн зэрэгцэн өрөөнд байдаг асуудал шүү дээ. Ер нь таныг нөлөөлж байгаа л гэдэг нь үнэхээр нөлөөлж байгаа. Одоо энэ хуулийн төсөл дээр түлхэж байгаа. Би хэлээд шүү дээ. За яг одоо бид нар мэдээлээгүй одоо юу гэдэг зөв ойлгох тал дээр цаг хугацаа алдсан байж магадгүй. За тийм учраас одоо энэ гинтийн болоод одоо ямар зэрэг мэдээлэл хийсэн байлээ харсаа. Би яг тэнд нэг айхтар хэмжиглэхгүй. Энэ бол одоо би ийм тохиолдолд бол хувь хүмүүсийн эрх ашиг бол би өөрийнхөө асуудалд өөрийнхөө одоо тэр хэмжиглэх юм байхгүй. Аравт хордон тавь. Харин энэ улс орны өндөр ач холбогдолтой ийм төслүүдийн шийдэл дээр л бид тойрж ярилцах хэрэгтэй. Дээрээс нь мөн одоо яг энийг дахиад хэлье. Энийг санаачлаад ингээд дэмжиж явж байгаа гишүүдэд би талархаж байна. Хурлаар орохдоо энэ одоо гишүүдээ санаж хуулийн төслөж оржгүй засгийн газраас өргөн барьж оруулж ирэх юм уу? Хэрвээ та бас энийг оруулж ирэх үү? Энэ чинь ди парламент дээр гишүүд санаачлаад ингээд бид нар ийм хууль өргөн барих чана энийг ингээд танилцсан уу саналаа өгнө үгүй тавьсан байна л шүү дээ. Тэгээ хугацаа нь 20 дараа дуусах. Тэгэхээр гишүүд нь тэгээд өөрсдөө цаашаа өөрсдөө өргөн бариад явна гэсэн үг шүү дээ. Засгийн газар саналаа өгнө. Дэмжиж саналаа өгнө. Одоо хүүгээ төлөөд явж байгаа гэж байна шүү дээ. Тэгээд бид нар ингээд ашиглалтын юугаа тодорхой олгоё гэж байна. Хичнээн яг төслүүд дээр авцсан зээл юу байгаа даа юм бэ? Яг аль аль төслүүд дээр гэдэг. Би түрүү маш тодорхой хэлээд байна шүү дээ. Сүүлийн 30 жил одоо зээл аваад ашиглалтанд дуусаад одоо бүрэн төлж барагдаагүй байгаа 88 төслийг бид нар жил бүр авч явж байна. Тий. Жил бүр авч явж байна. Тэгээд жилдээ тий одоо энэ жилэл гэхэд одоо бид одоо хамгийн өндөр ашиглалтанда 1.5 их найдал багтааж чадчихжээ. Гэтэл цааш нь үлээж байгаа 14 их найд байж байна. За энэ 1.2-оос 1.5 их найдын хооронд л бид жилдээ арай их багтааж ингэж явж байгаа. Хүүгийн төлбөр төр нэг өргөж. Тэгэхээр хүүгийн төлбөр төр ч баг нэг их найд гараад төлнө шүү дээ. Жил бүр хамгийн олон жил үргэлжлэж явж байгаа юм уу? За одоо энэ гурван төсөл бол шинэ төслүүд. Тэгэхээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд бол бид дунд хугацааны өрийн удирдлагын стратеги гэж их хурлаар одоо яг хэлцэж байгаа энэ стратеги баталгаалдаг болсон байхгүй. Энэ талаар ер нь сэтгүүлчдээс асуудаг. Уг нь хамгийн өндөр ач холбогдолтой асуудал чинь тэр байхгүй юу? Тэр стратеги дотроо одоо багтаал ямар одоо салбар дээр ямар их усруудыг авах уу гэдгийг энэ дүрмээрээ заагаад өгчтэй. Яг энэ дүрмэндээ засгийн газар амьдэрдэг гэсэн үг. Тэгэхээр урт хугацааны төслүүд бол энэ нийгмийн салбарын төслүүд байгаа. Эрүүл мэндийн салбарын, за батлан хамгаалахын салбарын, за боловсролын салбарын төслүүд бол бас нэлээд удаан
явж байгаа. За тэдгээр төслүүд бол олцоо дандаа шууд төсвүүдээс төлдөг төслүүд байгаа. Тэгэхээр сүүлийн 4 жилийн хугацаанд бол бид нар ийм төслүүд бол маш бага авсан. Дандаа яг project financing буюу яг энэ төсөл өөрийгөө одоо дараа нь эргүүлээд төслөө одоо өөрөө төлөөд явах ийм л төслийн санхүүжилтүүдийг авч байгаа гэсэн үг. 2017 онтой харьцуулахад бас би дахиад нэг сонирхолтой юм хэлээ дараа 2000 энэ шийдэл бол бас тийм цоо шин анх удаа шийдэл бол биш шүү. 2015 онд бас яг ийм шийдвэр гаргаж ирсэн юм байна лээ. 2015 онд шүү. 2015 оны за 2000 араа би энэ дэр маш тодорхой за энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-гийн 2 шүү. 6-гийн 2 дээр ингэ заасан. Энэ хуулийн 6-гийн 1-4-т заасан засгийн газрын үрийн хязгаар нь эрчим үж, төмөр зам, уул уурхайн салбарын хуулийн этгээдэд засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулахт зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашигаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан засгийн газрын зээл эсвэл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан засгийн газрын баталгаанд хамаарахгүй гэсэн. 15 онд энэ залбар орж исэн байгаа байхгүй. Энийг харин 2024 онд буюу нодлон 6 сарын 5-нд энэ залтыг хүчингүй болгож ирсэн бид нар. Тэр энэ залдар ямар зохицолд орж исэн бэ гэхээр яг сайн хэлж байгаа засгийн эрчим үз төмөр замын салбар дээр авч байгаа одоо зээл эсвэл засгийн газрын баталгааг төсвийн зардлын хязгаараас гадна бүр өрийн хязгаар тооцохгүй гэж ийм зохицолд орж исэн байна. Тэрний бол яг тухайн үед 2015 онд засгийн газрын өрийн хязгаар бүр 93% төрсэн байсан. Манайх түүхэндээ дээдлэлт 93.1% төрж исэн. Өнөөдөр хэд вэ? Өнөөдөр 41% хүрт бид нар багасгасан. 93%. Тухайн үед бол ингээд бүр 93 буюу бүр 100% та төгссөн ийм үед бол за ингээд өөрөө авах, зээл авах одоо шаардлага байсан байна. Тэгэхээр нөгөө одоо хязгаар нь бүр их хэтрэх гэдсэн учраас энэ тооцох бүр өрийн хязгаарт тооцохгүй гэдэг хүртэл энэ зохицуулт хийжсэн байгаа юм. Хийжсэн байгаа. Бид энэ шүүдэвэн санаачлал явж байгаа юм бол өрийн хязгаараар бол оролдохгүй шүү. Өрийн хязгаар дотор багтана. Ганцхан төсвийн хязгаар дээрээ ийм шин дүрм дээр орё. Энэ одоо өөрийгөө төлөөд явах эдгээр их усүртэй ийм зээлүүдийг бол өрийн хязгаараар л хязгаарлаа гэдэг юм санал.